Сайн бацхан хүүхдүүдээ 3 дугаар ангийн математикийн хичээлдээ хамтдаа орцгоё. Бүгдээрээ харандаа, үзэг, дэвтэр, шугам балруулаад бэлтгээд хичээлдээ идэвхтэй оролцоорой. Өмнөх хичээлээ баттгаж дараах бичлэгийг хамтдаа үзцгээе. Эсрэг талууд нь тэнцүү дөрвөн тал дүрсийг тэгш өнцөгт гэнэ. Тэгш өнцөгтийн уртыг А, өргөнийг Б үсгээр тэмдэглэнэ. Аливаа дүрсийн талуудын уртын нийлбэрийг хүрээний урт гэнэ. Хүрээний уртыг периметр гэдэг ба монголоор эр латинаар π гэсэн үсгээр тэмдэглэдэг. За бүгдээрээ томьёотын танилццгаая. Томьёо нь π тэнцүү хаалт дотор А дээр нэмэх нь Б үржих нь 2. Энэхүү томьёог бүгдээрээ тэмдэглэж бодлого бодохдоо ашиглаж сурцгаая. За бүгдээрээ жишээ болгож өгүүлбэртэй бодлого бодоцгаая. Багш нь уншиж өгье. Тэгш өнцөгтийн урт нь 12 см, өргөн нь 8 см бол периметрийг ол. За өгүүлбэртэй бодлого бодохдоо хамгийн ихэнд өгөгдлөө бичнэ. За хамтдаа бичицгээе. Өгсөн нь А буюу урт 12 см, за B буюу өргөн 8 см бол бид периметрийг олно. За бодлолтой эцгээе. Хамгийн ихэнд томьёогоо бичнэ тийм ээ. P тэнцүү хаалтан дотор А дээр нэмэх нь Б үржих нь 2. За дараа нь болохоор бид томьёонд өгөгдлүүдээ бичнэ. P тэнцүү хаалтан дотор 12 см дээр нэмэх нь 8 см үржих нь 2. За хаалтанд байгаа бодлолтой хамгийн ихэнд хийн. Тэгэхээр хооронд нэмэхээр 20 см болж байна. P тэнцүү 20 см-ийг үржих нь 2. За үржүүлэхээр P тэнцүү 40 см гарч байна. Өмнөх хичээлээ сэргийн сонсон хүүхдүүдэд баярлалаа. Өнөөдрийн хичээлийн сэдвтэйгээ танилцсан хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр бид дүрсийн талбай периметрийн уртыг олох арга нэгжийн ялгаа гэсэн сэдвтэй хичээл үзэх гэж байна. Бидний хичээлийн зорилго маань талбайг хэмжих нэгж, периметрийг хэмжих нэгжийн ялгааг таних зорилготой. Дараах зургийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Зурагт ямар үйл явдал болж байна вэ? Мөн та нар энэхүү зургийг өмнө харж байсан уу? Гэр бүлийнхэндээ ярьж өгөөрэй хүүхдүүд. Өгөгдлөгийг хамтдаа уншицгаая. Охины зогсож буй тавцангийн урт нь 19 см, өргөн нь 9 см бол периметр болон талбайг олоорой гэсэн өгөгдөл өгөгджээ. Бид S үсгээр талбайг тэмдэглэдэг, харин P үсгээр периметр буюу хүрээний уртыг тэмдэглэдэг гэж өмнөх хичээлээр үздсэн байгаа тийм ээ хүүхдүүдээ. Хамтдаа өгөгдөл нэгийг бодцгоё хүүхдүүдээ. Бидэнд өгсөн өгөгдөл маань урт нь 19 см, өргөн нь 9 см. Харин олох ёстой зүйл маань S буюу талбай, P буюу хүрээний уртыг олно тийм ээ хүүхдүүдээ. Хүрээний урт буюу периметрийг олох томьёо маань 2-ыг үржигдэх нь А дээр нэмдэг нь Б гэсэн томьёо байдаг. Тэгвэл томьёонд оруулж бодцгоё хүүхдүүдээ. А үсэгний оронд урт буюу 19 см-ийг бичсэн байна. Б үсэгний оронд 9 буюу өргөн буюу 9 см-ийг бичсэн байна тийм ээ. Тэгвэл 2-ыг үржигдэх нь 19 см дээр 9 см-ийг нэмээд 28 см. 2-ыг 28 см-ээр үржүүлээд хүрээний урт маань 56 см гарсан байна. Тэгвэл талбайг олох томьёо маань S тэнцүү А-г үржих нь Б гэж байдаг шүү дээ. Тэгвэл томьёонд орлуулад бодъё хүүхдүүдээ. А буюу уртын оронд 19 см, Б буюу өргөн нь 9 см. Ингээд 19 см-ийг 9 см-ээр үржүүлээд талбай маань 171 см квадрат гарсан байна.
Үүн дээр нэг зүйлийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Хүрээний уртыг олоход хариу маань 56 см гэж гарсан байна. Харин талбайг олоход хариу нь 171 см квадрат гэж гарсан байна. Үүн дээр ямар нэгжийн ялгаа байна вэ хүүхдүүдээ анхааралтай хараарай. Сантиметр квадрат гэсэн ялгаа байна тийм ээ. Тэгвэл дараах өгүүлбэрийг анхааралтай уншаарай хүүхдүүдээ. Нэг жигийг нэгжээр үржүүлэхэд нэгж квадрат гардаг. Квадратыг кв гэж тэмдэглэдэг. Жишээлбэл 3 см-ийг үржих нь 2 см. Тэнцүү 6 см квадрат. Уг бодлогын маань нэгж нь сантиметр гэж өгөгдсөн учраас сантиметрийг сантиметрээр үржүүлвэл сантиметр квадрат гардаг юм байна. Тэгвэл дараагийн жишээ маань 4 дециметрийг үржих нь 3 дециметр. Тэнцүү 4-ийг 3-аар үржээд 12. Дециметрийг дециметрээр үржүүлж байгаа учраас дециметр квадрат гарсан байна. Өгдөл хоёрыг хамтдаа бодцгоё хүүхдүүдээ. Тэгш өнцгтийн урт нь 12 см, өргөн нь 4 см бол периметр болон талбайг олоорой гэсэн байна. Урт нь 12 см, өргөн 4 см. Бидний олох ёстой зүйл бол талбай мөн периметр. Хамтдаа периметрийг олцгоё. Шууд томьёонд орлуулад бодсон байна тийм ээ хүүхдүүдээ. Хоёрыг үрждэг нь урт нь 12 см, нэмэх нь өргөн 4 см. Урт өргөн хоёрыг хооронд нэмээд 16 см. Хоёрыг үрждэг нь 16 см тэнцүү 32 см гарсан байна. Харин талбайг хамтдаа харцгаая хүүхдүүдээ. Талбай маань А-г үрждэг нь Б буюу уртыг өргөнөөр үржүүлж болдог тийм ээ. Тэгвэл урт нь 12 үрждэг нь өргөн буюу 4 см. 12-ыг 4-өөр үржээд 48. Гэхдээ сантиметрийг сантиметрээр үржүүлж байгаа учраас талбайг олох нэгж маань 48 см квадрат гарсан байна. Өнөөдрийн үтсэн сэдвээ баттгаж дараах QR кодыг гар утсаараа уншуулан хичээлээ баттгах нь тоглоомыг тоглоорой хүүхдүүдээ. Амжилт хүсье.